Бодлого тодорхойлогч, зах зээлийн түлхүүр тоглогчдын дунд эрүүл өрсөлдөөн, хөгжил, бүтээмж, инновац боожих боломж. Сорилт дагуулсан галгарсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, бодит санаачлан, үйлдэл гаргалгааг хамтран хилэлцэх холбоос. Анализ шоу засаглалт нээлттэй зах зээлд шударга зарчмыг нэхнэ. Үзэгч та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Бодлого тодорхойлогчид, зах зээлийн түлхүүр тоглогчид хөгжлийн чиг баримжаатай шийдвэр гаргалтуудыг хамтдаа хилэлцдэг анализ, засаглал ба зах зээл хөтөлбөрийн удаагийн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид Сэтгүүл зүүн хамтралын хүрээнд Сэтгүүл зүүн нөлөө бүхий 7 редакцтай та бүхэнд агуулгуудаа одоо хамтран хүргэж байгааг дуулгахад таатай байна. Бид энэ удаад эрчим хүчний шилжил, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын боломжуудын талаар ярилцахаар Монгол Улсын шадар сайд, Дор чанд сайд, Clean Energy компани гүйцэтгэх захирал, Монгол Улсын эрчим хүчний салбарт бас 40 гаруй жил ажиллаж байгаа Монгол Улсын хажуулдурын гавьяатай ажилтан Сүхбаатар захирал, Монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Түмэн захирлыг студидд ураад байна. Та бүхэнд маш их баярлалаа. Урилгыг хүлээн авч бас сэргээгдэх эрчим хүчний зах зээл, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар ярилцахаар хүрэлцэн ирсэнд. Тэгэхээр улс төрийн нөхцөл тогтворгүй байгаа хэдий ч бас ингээд гадаадын хөрөнгө оруулалтын бас сайн мэдээнүүд одоо сонсогдож байна те. Энэ 7 хоногийн гол одоо энэ сэргээгдэх эрчим хүчний зах зээлд гарсан мэдээлэл бол Европын хөрөнгө оруулалтын банк бас Монголын зах зээлд хөрөнгө оруулна гэсэн энэхүү хэлэлцээр байлаа шүү дээ. Тэгэхээр шадар сайдаас асуултаа эхлэе. Өнгөрсөн оноос хойш эрчим хүчний шилжилт реформын асуудлыг ярьж эхэлснээс хойш хөрөнгө оруулалтын салбарт хийгдсэн энэ том хилцлүүдийг та бас үнийн дүн болоод нөхцлүүдийн хувьд багцлаад бас мэдээлэл өгөөч. За баярлалаа. За тэгэхээр яг өнөөдөр бол монголчуудын хувьд бас их сайхан төвхөн өдөр болж байгаа. Бид нар чинь эрчим хүчнээс хараат байдалтай маш олон жил явж ирлээ шүү дээ. Тэгээд сүүлийн 1990 оноос хойш өөрийн гэсэн төсвөө зохиодог болсон. Гэтэл өөрийнхөө төсвөөрөө бид нар эрчим хүчний том их усрыг хийж үзээгүй. Гаднаас санхүүжилт босгоё гэдэг тэгэхээр нүүрсний цахилгаан станц хөрөнгө оруулалт байхгүй. Ингээд юм чагтан дотор явж ирсэн байдаг. Тэгээд би нэг зүйлийг бас суур болгож хэлмээр байна л да. Яагаад юм болчихвэ гэдэг тэгэхээр төрөөр ингээд дамжуулахлаар боломжгүй болцсон. Нөгөө талд нь хувийн сектор хөрөнгө оруулалт хийя гэдэг тэгэхээр бас боломжийг хаацсан. Тэр нь болохоор маш хямд үнээр засгийн газар төрөөсөн гэдэг үнийг нь хатуу олон жил ингээд барьцсан. Тэгээд тэрийг хөдөлгөе ядаж одоо нэг өртгөлөө нойртуулъя гэдэг тэгэхээр улс төрөөс болгоомжлдог, улс төрчд нь хэр зориг байдаггүй, гарч ирсэн засгийн газрууд нь хийж чаддаггүй, шүүмжлүүлэх, муулуулах, гүтгүүлэхээс айдаг байсан баг. Хоёр удаа орлого нь хуулиа засгийн газар огцорсон юм түүхтэй мэлээ л дээ. Тэгээд тийм болохоор одоо Монголд бас цаашаа эрчим хүчийг үйлдвэрлээд өөртөө хэрэгцээгээ хангаад бие даасан тусгаар тогтоосон системтэй болно гэхэд хоёр л асуудал байсан. Нэгдүгээрт нь бол одоо үнийг доорой зах зээлийн түвшинд биш юмаа гэхэд өөрийнх нь өртгийг нөх түвшинд байлгахгүй бол ямар ч бизнесүүд орж ирэхгүй байна. Бизнесүүд орж ирэхгүй, хувийн сектор орж ирэхгүй тохиолдолд төр хулаас мөнгө авахгүй, гаднаас авах боломж гаццсан. За тэгэхээр энэ үнийн асуудал дээр бид та бүхэн санаж байгаа бол эрчим хүчний үндэсний реформ гээд хороо байгуулад манай бас ингэ Түмэн цагт захирал эдэргээд орж ирээд манай Сүхбаатаргой эдэр дэмжиж парламент дээр лобби групп байгуулалтад байгуулагдаад 107 гишүүн гарч ирээд ингээ 3 намын хамтарсан энэ ажлын хүрээнд бид нар ямар ч ясын зах зээлийн системээр нойртуулсан байхгүй. За энэ бол маш чухал болсон. Тухайн үед бол иргэд маш их дургуутчихсан. Яагаад үн өсөчвөө гэдэг. Амьдрал хэцүү байх шүү дээ гэдэг. Одоо ингээд дүр тунд гарч ир чинь юу нэ гэхлээр нөгөө хувийн секторын хөрөнгө оруулалтууд орж ирэх сонирхол төрж байгаа. Банкуд зээл өгөхөд төслүүд нь bankable гэж ярьдаг. Эргэж төслөө санхүүжүүлээд цаана үр ашигтай ажиллах боломжтой юм байна гэдэг агуулгаар ингээд Монголд хөрөнгө оруулалтын энэ арга хэмжээ 1 жилийн дотор маш урдан сэргсэн. За тэгэхээр ингээд үнийн бодлого чухал байсан байна гэдэг. Тэгвэл хоёр дахь нь юу вэ гэхээр санхүүжилт. Тэгээд төсвүүдээр мөнгө авахгүй, хувийн сектор дээр мөнгө авахгүй. Хувийн сектор банкнаас зээл авъя гэхээр 20-24% хүүтэй 1 жилийн хугацаатай л зээл явна шүү дээ Монголд чинь. 10-20-30 жилийн зээл байхгүй. Тэгэхээр энэ санхүүжилт хаана байна гэхээр гадаадд байна. Тэгвэл гаднаас оруулж ирээ гэдэг ийм л бодлого вэ. Засгийн газрын түвшиндээ яриад шадар сайдын хувьд бас энэ асуудал өөрөө хөөцөлтөд явсан. Тэгээд үр дүнгууд бол гарч байгаа. Тухайлбал өнөөдөр
одоо европчуудын хоёр дахь давлгаа гэж сая ярьж байна. Эхний давлгаа 90 онд нэг Оросууд орж ирж ирсэн. Өмнө нь одоо Оросууд орж ирсэн бол одоо ингээд европчууд орж ирж байна шүү дээ. Өнөөдөр одоо Европын анх удаага худалдаа хөрөнгө оруулалтын форум гол асуудал нь эрчим мууч, ногоон эрчим мууч, цэвэр эрчим муучийг тойрж явж байна. 300 гаруй оролцогчдоо 70-аас 80 одоо Европын компаниуд, Европын улсуудаас ирсэн байна. Тэгээ хамгийн зөв одоо хамгийн сайхан мэдээ нь юу вэ гэхээр 1 тэрбум еврогийн санхүүжилтийг шууд хувийн сектор болон шаардлагатай бол засгийн газрын системийн өргөдөлтөнд оруулъя гэж. Энэ бол дүнгээр бол 4.1 их найт төгрөг. Засгийн газрын системийн тий, нийт их усвар нь ер нь бол шууд хувийн сектор, банкудаар дамжуулаад хувийн секторт очино. Өнөөдөр хувийн секторын хүү 20% байгаа бол энэ Монголын засгийн газрын бонд болон банкуудын гаднаас оруулж ирж байгаа зээлийн өртгөх нь 10% байгаа бол энэ бараг 5% ийм. Тэгээд хугацаа нь болохоор 10 жилийн хугацаатай, 8 жилийн хугацаатай буюу одоо нөгөө томоогийн хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх боломжтой ийм санхүүжилт орж ирж байгаагаар онцлог юм байна. Үүнийгээ дагаад 10,000 ажлын байр шууд болон шууд бусаар бий болно. Тэгээд яг энэний өмнөхөн бас та бүхэн санаж байгаах Давост бид нар уулзалтаа хийгээд Европын цэргийн босголт хөгжлийн банк гэж бас тусдаа банк байдаг, Европын банк. Тэндээс 1 тэрбум доллар буюу 3.6 их найт төгрөгийг мөн 100% хувийн секторыг санхүүжүүлэх байдлаар яг ижил өрсөлдөөгөр авахар ингэ шийдсэн. Одоо ингэ бидний ширээн дээр 8 их найт төгрөгийн санхүүжилт яг эрчим хүчний салбарт ороход бэлэн болцсон. Ороод эхэлсэн гэсэн. Тэгэхээр энэ мөнгө маань Монгол улсыг одоо тусгаар болгох, бие даасан, өөрөө өөрийгөө 100% хангах энэ үйлсд бол хангалттай мөнгө. Тэгээ та бүхэн бас санаж байгаа бол 1 сарын өмнө бид нар бас нөгөө эрчим хүчний хамгийн том тоглогчтой нэг Аква Power-ыг оруулж ирсэн. Аква Power бол дэлхийн эрчим хүчний гигант гэж ярьдаг. За тэгээд 4 дахь том тоглогч. Аква Power бол эхлээд 10 гигаваттаас эхлэе. 10 гигаваттын хөрөнгө оруулалтыг та бүгд нэгдүгээрт экспортод чинь зориулъя. Хоёрдугаарт тархмал их усвар буюу заавал үндсэн сүлжээнд холбохгүйгээр хөдөө орон нутаг эсвэл уул уурхай бүтээн байгуулалтыг чинь бид нар эрчим хүчийн шийдээ. Гуравт нь болохоор ногоон ус төрчийн төсөл дээр 5 орчим тэрбум доллар дээр бүгдээрээ судалгаа хийгээд хамтарч хөрөнгө оруулалтыг гэсэн юм байлаар явж байгаа. Энэ нь болохоор нийтдээ 50,000 ногоон ажлын байрыг дан болон дан бусаар хийхээр энэ одоо судалгаа нь хийгдсэн. Тэгээд төсөл нь бол эх жилээс хэрэгжиж эхлэх юм. За энэ бол нэг тусдаа экспортын төсөл. За тэрний өмнөхөн бол энэ 6 сар бид Нью-Йорк хотод бас хөрөнгө оруулалтын форум цагаан байгуулад Bloomberg-ийн одоо эрчим хүчний тоглогч нарын хөрөнгө оруулалтын уулзсан дээр очиж Монголын талаар танилцуулга хийсэн. Тэр үеэр бол одоо Америк болон Европын хамтарсан UPC гэдэг компани 2.4 гигаваттын ийм хөрөнгө оруулалтыг дорн говьд салхи станцыг бариад тэгээд хятад руу экспортлоо гэх. Тэр нь бол худалдаа авах гэж болсон гэх. Ингээд одоогийн байдлаар бол Монгол улсын хэмжээнд одоо бие даах бүрэн санхүүжилтийг бол шийдсэн. Бизнесүүд нь бүгдээрээ одоо сонирхлоо илэрхийлсэн ажил явж байна. Нөгөө талдаа бол экспорт руу чиглэсэн томоохон хөрөнгө оруулагч тоглогч нар маань ингээд нааш ороод ирсэн. Энэ маань ингээд орж ирсэн тохиолдолд араас нь банк орж ирдэг байхгүй. Монголчууд нөгөө гадаадын банк оруулж ирэхийг хүсээд байдаг. Банкуудыг зүгээр хаалга нэгэд оруулж ирдэггүй, банкуд төслүүд агж орж ирдэг. Том хөрөнгө оруулалтад агж орж ирдэг. Тэгэхээр энэ зөвхөн ингээд эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын асуудал биш. Манай санхүүгийн салбарын ширээн дээр маш том юм бүтээгдэхүүнүүд бий болж байна гэж ойлгох хэрэгтэй. Төмөн зөвцөрлөө одоо хувийн хвшлүүд талдаа бид бас ингээд нарны цахилгаан станцаас өөрсдөө хийж जैन те салхин цахилгаан станцуудыг бол Newcom Group гээд Clean Energy компаниуд гээд хийж जैन. Яг одоо энэ том яригдж байгаа санхүүжилтүүдийг хүлээж авахд бэлэн төслүүд гэх юм уу хувийн хвшлийн бэлэн байдал хэр байгаа вэ? Энийг санхүүжилтийн одоо гэдэг менежментийн төвшөнд те яаж ер нь шийдвэл зохилтой гэж харж байгаа бол эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан одоо мэдээгээр бол энэ жилийн байдлаар зөвхөн одоо тэр цахилгааны үн тарифын өсөлтөөр бол 530-аад тэрбум төгрөгийн одоо нэмэлт орлого орох юм байлээ. Ингэснээр бол одоо найдвартай ажиллагааг хангах, замун одоо шинжилгээ хийх ажлууд руу бас нэлээд хөрөнгө оруулалтууд шийдэгдэж болох юм байлээ. Тэгэхээр энэ ажил маань бол ингээд эхний алхам.
дараагийн шатанд бол та бүхэн бас мэдж байгаа нөгөө халаалтын одоо тарифын асуудал байгаа. За мөн одоо зөвхөн ингээд нэг тийм цахилгаан дулааны асуудал биш, ер нь эрчим хүчний одоо хэрэглээний хувьд бол Монгол улс дутагдaltaй байгаа. Сая дурд санд сайд хэллээ. Хоёр одоо хөршөөс эрчим хүч импортлоо сууж байгаа. Тэгэхээр одоо үнэхээр одоо сэргийгдэгч мөрчөнд суурилсан ийм томоохон одоо тоглогч болох, экспортлогч болох энэ боломж бол үнэхээр нэгж байна л да. Тэгэхээр дэлхийн нийтэд ч гэсэн одоо нэг уур амьсгалын өөрчлөлт гэдэг одоо та бүхэн мэдж байгаа нэг уур амьсгалын суурь конвенц гэдэг одоо талуудын уулзалт гэдэг COP 28 гэдэг 22 онд одоо зорилт дэвшүүлсэн байдаг. Тухайн үед бол одоо нийт одоо дэлхийд одоо сэргийгдэгч мөрөнд суурилсан шатал нь бол нэг 580 гигаватт орчим. За үнийг бол одоо 2030 он хүртэл одоо 3 дахин нэмэгдүүлнэ гэсэн ийм зорилт тавьсан байлээ. Тэгэхээр үнэхээр одоо энэ бол одоо Монголын хувьд бол маш том боломж. Тэгэхээр одоо өнөөдрийн байдлаар одоо 8 их 80 төгрөгийн одоо ийм их усрыг шийдэгчээд байна. Тэгэхээр энэ дэр бол одоо жишээ нь бодлогын хувьд бол нэлээд тийм бас зарчмын ажлууд хийгдэх ёстой. Нэгдүгээрт бол одоо энэ 2018-19 онд хийсэн хуулийн өөрчлөлтөөр бол шинээр одоо их усруудыг одоо аукцион тэ сонгон шалгуулалтын зарчмаар сонгон шалгуулна гэсэн ийм журам гарсан байгаа. Тэгэхээр энэ одоо ажлыг бол одоо эрчим хүчний яамнаас бол даруй зохион байгуулах ёстой. Хоёрдугаарт бол ер нь ингээд нөгөө энэ тэнд одоо бий болж байгаа энэ сэргийгдэгч мөчийг одоо гол одоо хэрэглэгчрүүд нийлүүлэх дамжуулах сүлжээг одоо нэлээд тийм одоо хөрөнгө оруулалт хийх. Энэ маань одоо бас ингээд нэлээд тийм хуулийн хувьд бол бас нөгөө дамжуулах сүлжээ бол төрийн мэдлэлд байна гэсэн бас ингээд нөгөө хувийн хвшлийн бас хөрөнгө оруулалт хийх хязгаарлалттай орчин байгаа даа. Тэгэхээр энэнийг бол бас нэлээд анхаарах шаардлагатай. Нөгөөтэйгүр одоо дурчин сайдын хэлснээр үнэхээр одоо тийм томоохон одоо хөрөнгө оруулагч тоглогч нар орж ирэхэд манай одоо дотоодын гэдэг юм уу яг энэ хүчин чадал те одоо хөрөнгө оруулалт санхүүгийн чадвар бол бас дутагдана. Энэ дээр бол одоо тэр гадны одоо Aqua Power гэдэг юм уу томоохон компаниудтай хамтарч ажиллах те одоо партнершип үүсгэж ажиллах маш том боломж байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо хувийн хвшлийнхэн бол бэлэн байна. Одоо засгийн газар зохицуулах байгууллага бодлогын яамтайгаа хамтарч ажиллахад маш их боломж байна гэж харж байна. Та сая дурдлаа дамжуулах сүлжээ бол төрийн мэдлэлд байгаа, үнийг бол өөрчлөх шаардлагатай. Нөгөө талаас тархмал их усрүүдэд хөрөнгө оруулах энэ хэлэлцээрүүдийг хийсэн. Тэгэхээр заавал төвийн нэгдсэн системд хангахгүйгээр бас хувийн хвшлүүд өөрсдөө одоо шаардлагатай байршлаа сонгоод те ингээ нийлүүлэх боломжтой байна гэж ойлгогдож байна. Тэгэхээр Сүхбаатар захирлаа үнийн реформ хийснийг одоо талууд бол бүгдээрээ дэмжиж байгаа. Эхлээд бол мэдээж их сорилттой тулгарсан. Гэх мэтчлэн энэ дамжуулах сүлжээний асуудал гихчлэн өөр ямар бодлогын зохицуултууд яг хувийн хвшилд хэрэгтэй байгаа бол яг энэ бодтой энэ гадны хөрөнгө оруулалтуудыг бүтээн байгуулалт болгож хувиргаж бас Монголдо хувийн хвшилд өгөөжтэй байдлаар шийдэхийн тулд та энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ? Ер нь яагаад бид одоо сэргээгдэх эрчим хүч гэж яриад байгаа юм тийм ээ? Яагаад энэ дээр хөрөнгө хэрэгтэй юм? Тэгэхээр энэ дэлхийн хэмжээнд бол 29 триллион киловатт-цаг үйлдвэрлэж байгаа. Триллион гэдэг чинь одоо их 80-чтэй тийм ээ. За энэний өнөөдөр 3.1-ийг хятад улс хэрэгжилж байна. За 10 жилийн өмнө бол хятад улсын хэрэглээ бол 4.1 байсан. Өнөөдөр дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 3.1-ийг хэрэгэлдэг болсон байна. Тэгэхээр одоо бидэнд юу байгаа юм бэ? Бидэнд бол одоо маш их салхины нөөц байгаа юм. За Монголын одоо салхины нөөцийг одоо нийт онлын хувьд 8 триллион киловатт-цаг үйлдвэрлэх тийм нөөц гэж байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол нийт одоо онлын нөөц. За энэний хамгийн одоо боломжтой их салхитай газар барьж болох нөөц нь бол одоо түрүүний ярьсан өмнө говь, дорн говь гэдэг Монголын одоо хятад улстай хэлдэг энэ хэсэгт байгаамаа. Эндээс бол бид одоо том хэмжээний салхины станцууд бариад 2 триллион орчим одоо киловатт-цагийг үйлдвэрлэх ийм одоо байгалийн нөөц байгаамаа. Дээрээс нь нарны эрчим хүч одоо сүүлийн үед бол маш чухал. Олон нарны станц баригдаж байна. За яагаад гэвэл
10 жилийн өмнө бас нарны станц барих хөрөнгө оруулалт өнөөдрийн байдлаар 3 дахин хямдарсан байхгүй юу? Тэгтээ зэрэг нарны станцаас үйлдвэрлэдэг 1 кВц-ийн үнэ бол уламжилт нүүрсний станцаас үйлдвэрлэдэг эрчим хүчнээс хамаагүй хямдхан болсон байна. Тэгтээ зэрэг өнөөдөр чинь бид нарны станцыг одоо чухал гэж үзээд байна шүү дээ. Тэгэхээр Монголын нийт одоо нарны эрчим хүчний нөөц бол ерөнхийдөө 2.2 триллион кВц гэдгийг. Гэхдээ энэ бол нийт нөөц нь шүү дээ. Эннээс хамгийн одоо аятайхан ашиглаж болох нарны тусгал сайтай 1 м квадратад жилд 1400 кВт-аас дээш хэмжээний одоо нарны одоо эрчим тусгаад үйлдвэрлэх ийм газрууд нэг бол одоо Монголын бас өмнгийн гол байгаа. Тэгэхээр энэ нар салхины эрчим хүч бол өнөөдөр нэгдүгээр бидний нөөц байна. Хоёрдугаар технологи хямдарч байна. Зөвхөн салхины станц гэхэд бид салхины станцыг барьсан тэр үеийн хөрөнгө оруулалтын зардлаас өнөөдөр 40% багаар одоо ийм хэмжээний цахилгаан станцыг ийм барих бас одоо 40% хямдрал байна шүү дээ. Салхи бол 3 дахин хямдарсан гэсэн шүү дээ. За дээрэс нь батарей хоригдлуур гэж яриад байгаа. Манай дээр бол Улаанбаатарт 240 мегаватт-ийн батарей хоригдлуур болсон. Саяхан Багнуурт мөн тийм хэмжээний хоригдлуур болсон. Бий болгосон. Тэгтээ зэрэг энэ нар салхины эрчим хүчийг ашиглахад хамгийн чухал юм бол хоригдлуур байна. Тэгэхээр нэгдүгээр энэ батарей хоригдлуур одоо хямдарч байна. Хямдарна гэдэг үг чинь хөрөнгө оруулахад эргээд хөрөнгөө нөх боломж юм бий болж байна. Цаашдаа одоо энэ дэлхий дээр хэрэгэлдэг хамгийн чухал хоригдлуурын нэг хэлбэр бол усан цахилгаан станц байна. Энэ монголчин усан цахилгаан станцын нөөц бол ерөнхийдөө 6000 мегаваттын усын станц барих тийм нөөц бий гэж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн манай улсын хэмжээнд байгаа нийт цахилгаан эрчим хүчтэй чадал чинь 1600 1700 мегаватт болж байгаа шүү дээ. Тэгвэл зэрэг энэс даруй 4 дахин их хэмжээний тийм усын станц барих нөөц Монголд байгаа. Тийм учраас өнөөдөр одоо баруун бүсэд 2 усын станц барьсан, дээрээс нь шинээр том хэмжээний усын станцыг ховдгол дээр барьж байгаа Эрдэнэ станц гээд цаашдаа энэ их эрчим сэргээгдэх эрчим хүчийг Монголдо тогтвортой хэрэглэхийн тулд бид нар цаашдаа батарей хоригдлуур дээрээс нь усан цахилгаан станцыг бид барих шаардлагатай байгаа юм. Үзэгчдээ хэсэг хугацаанд завсарлаад нэвтрүүлгээ үргэлжлүүлээ. Анализ, засаглал ба зах зээл хөтөлбөр танд хүрч байна. 6 оны улсын төсөв дээр эрчим хүчний салбарт бол анхаарал хандуулаагүй байна гэж хэлмээр байна. Яагаад гэхээр эрчим хүчний салбар нь нөгөө л одоо зам тээврийн салбараасаа бага төсөвтэй. Гэтэл эрчим хүчний салбар өнөөдөр улс орны нийгэм эдийн засгийг боомлчод байгаа ганц салбар гэдгийг хүн болгон бараг биеэрээ мэдрээд байгаа, яриад байгаа. Өнөөдөр бид нар үйлдвэрээ барья, орон сууцаа барья гэсэн маш олон хэрэглэгчдийг цалхаан дулаанаар хангаж чадахгүй байна. За насжилтын хугацаа дууссан тэр 60-70 настай тоноглууд нь эхнээсээ гэмтэж дэлбэрч эхлээд байна. Энэ одоо эрчим хүчний салбарын 17 мянган ажилчдыг бид нар аюулгүй найдвартай эрүүл орчинд ажиллуулж чадахгүй байна. Тийм ч учраас ард түмэн тэр гал олдчих гээд байгаа эрчим хүчний салбартаа нэг ахиухан төсөв тавиараа гэд захиад байгаа. Тийм ч учраас ард түмэн биднэрт асфальтын зам хэрэггүй, нэг асфальттай гэрэлтэй баймаар яана гэж захиад байгаа. Хааван тэр захиасан биелэлт. Тэгээ захиасан биелүүлэхгүй бол ард түмнээсээ асуулаа гэж шоудах ямар хэрэгтэй юм бэ? Тэгээ төсөв дээр олигтой мөнгө тавиагүй мөртлөө эрчим хүчний салбарт 3.9 их найдыг эх он зарцуулнаа. За одоо эрчим хүчний салбарын хамаг асуудлыг одоо шийднэ гэд ингээд худал мэдээлэл тараагаад байгаа. Би нэг бол худал мэдээлэл гэж хэлнэ. Бүх сайд нар дээр төсөв насагдсан шүү дээ. Ганцхан жожин сүрэн сайд биш. Одоо бид энэ хязгаар дотор л одоо багтаж амьдрын шүү дээ. Төсөв. Улсын хурал дээрээс төлгөө гаргаж өгөөд 24% та багтаагдсан байгаа. 28% байсныг бид нар 24% багтааж бүгд л одоо асагдсан байгаа. Бүгд л таньж одоо энэ дотор л багтаж амьдрын. Энийг харин яаж одоо өөр өгөөжтэй өөр ашигтай байдлаар яаж зарцуулах вэ гэдэг бол одоо салбарын сайдын ухаан сэтгэл хоёр л одоо шийднэ.
Өнөөдөр цэцгийн салхин станц, сайн шандын нарны станц зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байгаач улсын эрчим хүчний нийт системд дөрвтэй нөлөө үзүүлж чадахгүй байна. Сэргээгдэх эрчим хүч бидэнд хэрэгтэй юу гэвэл тийм зайлшгүй шаардлагатай. Учир нь энэ нь зөвхөн байгаль хамгааллын асуудал биш, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал юм. Амин чухал хэрэгцээгээ өөрсдөө хангаж чадахгүй байх нь улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалд тодорхой эрсдэл дагуулдаг. Товчхондоо аль ч үед дарамт шахалтанд орох, тог цахилгаан тасалдах гэд асуудал мундахгүй. Харин сэргээгдэх их үүсвэрийг дотооддоо хөгжүүлэх нь Монголын эрчим хүчний хараат бус байдлыг нэмэгдүүлж, ирээдүйд бүс нутгийн эрчим хүч экспортлагч болох хаалгыг нэнэ. Гэхдээ энэ шилжилт технологийн асуудал бус улс төр эдийн засгийн шийдвэртэй салшгүй холбоотой. Бидний бэлэн байдал зөвхөн салхин сэнс нарны хавтангаас хамаарахгүй, харин урт хугацааны доктортой бодлого, хөрөнгө оруулалтын итгэлцэл, төр хувийн хвшлийн хамтын ажиллагаанаас их ихэнх хамаарах юм. Эрчим хүчний шилжилт бол Монгол улсын ирээдүйн эдийн засгийн хөгжлийн стратегийн зүрхэн юм а. Нүүрсэн суурилсан эрчим хүчний бүтэц ирээдүйд өөрчлөгдөх нь гарцаагүй. Гэхдээ Монгол улс энэ өөрчлөлт шилжилтэнд бэлэн үү? Эсвэл дэлхийн өөрчлөлтийг хараад үлдэх үү гэдэг зааг дээр бид байна. Хөтөлбөртэй иргэн тавтай морилно үзэгчтэй анализ засаглал ба зах зээл хөтөлбөр танд хүрч байна. Бид эрчим хүчний салбар тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний боломжуудын талаар ярилцаж байна. Тэгэхээр эрчим хүчний шинжилгээний одоо үндэсний хороо байгуулагдаад за үнийн бодлого өөрчлөөд одоо яг юуг өөрчлөх вэ гэдэг бас асуулт байгаад байгаа юм. Эрчим хүчний яам болоод яг энэ шинэ хуулийн төслүүдийг, шинжилгээ ажлуудыг цаашаа хуваарлтын хувьд хэн авч явах уу, их хурл дээр яаж шийдэх үү, хаана саналаа өгөх үү гэх мэтчлэн салбарынхны хувьд бол дараагийн шинжилгүүд дээр бас дуу хоолойгоо яаж илэрхийлэх үү гэх мэтчлэн дээ. Энэ зохион байгуулалтууд ер нь цаашид яаж явах бол? За эрчим хүчний үндэсний хороо байгуулагдаад маш тодорхой 3 төрлийн ажлыг хийя гэх. Нэгдүгээрт бол нөгөө санхүүгийн хувьд, үнийн хувьд бол тэр зах зээл рүү нойртуулах ажлыг хийя гэх. Тэрийг бол бид тэр хийсэн. За хоёрдугаарт болохоор энэ эрчим хүчний хууль эрх зүйн орчныг бол өөрчлөё гэд. Тэгээ тэрний хүрээнд бол улсын хурал дээр ажлын хэсэг манай эрчим хүчний орон дээр бас байгуулагдаад улсын хурлын гишүүд ажиллаж байгаа. Ер нь бол бэлэн болцсон байгаа. Тэгээ 3 дугаарт бол энэ эрчим хүчний салбарт хувийн хвшлийн оролцоог илүү бий болгоё. За эрчим хүчний компаниудын одоо балансыг цэвэрлээд нэгтгэгээд хаахын хаагаад илүү нөгөө хувийн сектор орж ирэх, IPO хийх, мөн эсвэл хувьчлах, хувийн менежмент оруулж ирэх гэсэн энэ агуулгаар бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөгөө босруулаад ингэ байсан. Ажил бол явж исэн. Тэгээ бүтцийн өөрчлөлтийн ажил бол олон улсад бол хамгийн багадаа 3-5 жил байдаг. Тэгээ харамсалтай нь яг манай эрчим хүчний үндэсний хороо татан бөгцсөн. Засгийн газар өөрчлөгдсөн, хэмнэлт явсан, бүх хороодуудыг татан буулгах шийдвэр гарсан. Ингээд татан бөгцсөн. Гэхдээ зөрүүлээд бид нар эрчим хүчний экспорт маш чухал. Тэгэхээр экспортын ийм ажлын албыг бол байгууллагад явж байгаа. Шадар сайтанд ор. Тэгэхээр энэ ажлын албаны хүрээнд бол эрчим хүчний экспортыг хийх, гэрээ хэлцлээ байгуулах, санхүүжилтийг босгох, хөрөнгө оруулалт татах, за үүний хажуугаар дархмал их үүсвэр гэдэг байгаа. Үндсэн сүлжээнд холбогдохгүйгээр тэнд нөгөө уул уурхай байлаа гэхэд төмөр замч гэдэг юм уу? Эсвэл бүтээн байгуулалт байлаа гэхэд тэрэнд тохирсон одоо ийм эрчим хүчний их үүсвэрийг тухайн газар нутагт нь шийдээд явах ийм асуудлыг бол хариуцсан явж байгаа. Тэгэхээр өнөөдөр эрчим хүчний яам бол яг үндсэн бүтцээ, үндсэн бодлого бол хариуцсан явж байгаа. Тэгэхээр ажил үүргийн хуваарь тийм ба. Нэг зүйлийг бас онцлоод илчмээр байна. Монгол Улсын засгийн газар бол мэдээж нэгдсэн бодлогоор бол явж байгаа. Тэгээд бид нар нөгөө асар хэмжээний нөгөө хөрөнгө оруулалт оруулж ирж татаж явж байгаа. Эрчим хүчний салбар олон улсад бол энэ зүтгүүрийн үр гүйцэтгэдэг. Зүтгүүр тэгээ нэг богоонууд байдаг шүү дээ. Тэгэхээр чирж явдаг. Тэгээ манай одоо салбарын экспертуудаас хэлэх байх олон улсад бол 15-аас 20 жилийн урталт нь ингэж эрчим хүчний салбар явдаг. Эрчим хүчний салбар явсны дараа араас нь бусад салбарууд ингэж
одоо хөгжиж явдаг. Гэтэл манай эрчим хүчний салбар бол бусад салбаруудынхаа арталт нь чирэгдэж яваад байгаа тий. Тэгэхээр одоо бол ингээд урталт нь явуулах энэ ажлыг бол засгийн газар хийж байгаа. Өмнөх засгийн газарч тэр одоогийн засгийн газарч тэр бодлого бол яг одоо хിവэрэ хадгалагдаад явж байгаа. Ийм ч болохоор нөгөө олон улсын байгууллагууд хөрөнгө оруулагч нар маань ихтгэл урамшил төрөөд явж байгаа. Тэгэхээр энэ ажил бол хийгдэнэ. Тэгээд эрчим хүчний салбар бол одоо л бид нар 35 жилийн дараа ингээд салбарынхаа үүсийг нээж байгаа. Тэгэхээр энийг бид нар маш хямдгаа байгаад зөв менежменттэйгээр хувийн сектор руу шилжүүлэх мэдээж үндсэн бүтцээ бол засгийн газар хянаад явдаг. Энэ олон улсын зарчим руугаа оруулахаар ажиллаж байгаа. Хувийн хвшил талаасаа та дөрөв урьдчилсан эрчим хүч хэмжээгээр шаарддаг уул уурхай суурилсан одоо тархмал одоо их усүртэй ийм станцууд барих боломжийн талаар ер нь уул уурхайн компанитай ч юм уу очиод яг нийлүүлэх хэмжээнд яриа хэлцэл өрнөхөд одоо үнийн хувьд ч юм уу те нийлүүлэлтийн хувьд ч юм уу тэр өрсөлдөх чадварын хувьд ямар асуудал тулгарч байна. Яавал одоо оюутлогыг хэмтчлэн хятадаас цахилгаанаа импортлж байгаа энэ хэрэглээнүүдийг орлуулсан ийм дэд бүтцийг зэрэгт эрчим хүчээр шийдэх тийм эдийн засгийн тийм одоо боломж бүрдэх юм бол өнөөдрийн одоо үйлчилж байгаа хуулиудаа асуудал байна уу эсвэл одоо яг нөгөө эрчим хүчний яамны одоо бодлого төлөвлөлт те одоо санхүүгийн төлөвлөлттэй байна уу одоо бас нэг сая эрчим хүчний реформын үндэсний орон дээр бас нэг яригдсан асуудал бол ер нь ингээд энэ эрчим хүчний одоо манай салбар одоо өнөөдрийн байдлаар нэг 1700 мегаватт орчим сурлагдсан чадaltaй байгаа. Гэтэл одоо эрэлт гэдэг юм уу одоо шаардлагатай байгаа нь цогт дутж байгаа нь 3000. Тэгэхээр энэ маань одоо баг нэг сурлагдсан чадлаасаа баг даруй 2 дахин илүү те. Энэ нь одоо яаж гарч ирж байгаа нөхөр нөгөө шинээр одоо орон сууцны хороолт ч юм уу үйлдвэрлэл аж ахуй үйлчлэгээний газрууд нөгөө цахилгаан дулааны техникийн нөхцөл гэж шаарддаг. Тэр одоо ингээд өргөдлөөр орж иж байгаа хэрэгцээ. Тэгэхээр энэ хэмжээгээр одоо үнэхээр нөгөө нэг урд нь байх хэвээр салбар маань ард нь хоцорчихсон. Тэгэхээр энэ бол одоо ингээд нөгөө маш олон жилийн бас үн тарифын асуудал те зам төлөвлөлтийн асуудал ер нь ингээд энэ салбарыг бас анхаараагүйгийн бас нэг жишээ байна л. Тэгэхээр сая реформын үндэсний хорооны одоо бас өнгөрсөн жилийн 11 сард цахилгааны үнийг хөдөлгсөн. Энэ дээр бас зохицуулах хорооноос бас юм асуулга явуулсан байлээ. Тэгэхэд бол ер нь ингээд нэг жилийн хугацаанд ингээд бүр тэр ингээд цахилгааны үнийг одоо өртөгт нь хүргэх энэ явцад энэ бол ингээд нөгөө зах зээлийн сигнал нь маш зөв очсон байна. Ер нь бол ингээд нийт хэрэглэгчдийн 20% нь одоо цахилгаанаа хэмж ихсэн байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бол нөгөө нэг үр ашигтай тэ зохистой хэрэглээг бас ингээд үнэхээр зах зээлийн сигнал болж ийн нөгөөтэйгүр одоо ингээд хувийн хөвчлийнхээ орох болцоо тэ. Тэгэхээр энэ бол бас нэлээд тийм зөв чиглэл рүүгээ явж байна. Энэ ажил бол цаашид ч гэсэн одоо нөгөө реформын үндэсний хорон дээр ярьж байсан ингээд үн тарифын өсөлт одоо үнийн өсөлтөө ингээд индексчэд явах хэвээр. Ягаад гэвэл Монгол улс бол нөгөө одоо эрчим хүчний тоног хөрөмж гэдэг юм уу энэ бүх тоног хөрөмжийг импортоор авдаг. Бүх одоо зэлбэг хэрэгслээ. Тэгэхээр одоо энэ валютын ханшны зөрүү үнийн өсөлт бол энэ дээр байнга одоо нөлөөлж идэг. За тархмал их усүр дээр бол энэ бол дэлхийн нийтийн чиг хандлага болоод байгаа. Тэгэхээр энэ ялангуяа одоо ингээд энэ Монгол шиг энэ аслагдсан сэргээгт эрчим хүчний их усүртэй ийм одоо улсад бол маш их тохиромжтой гэж харж байгаа. Ялангуяа одоо жишээ нь Бүгд Хятад улс бол сүүлийн үед бол одоо цахилгаан машин сэргээгт эрчим хүч батарей хураагур гэдэг бүр ийм одоо ингээ бодлогын одоо шийдвэр за энэтэйгээ дагсан одоо литиум батарейч гэдэг юм уу хэрэгцээг бүгдийг ингээ бүр төрийн бодлого явж штэ. Тэгэхээр энэ бол Монгол шиг ингээд аслагдсан одоо юунда одоо нөгөө их урт шугам барихаасаа илүү нар салхиар шийдээд за энэ нь бол одоо тэр цахилгаан тээврийн хэрэгсэл за мөн эрчим хүчээ шийдчих нь дулаанаа шийдчих нь за мөн одоо сүүлийн үед маш их яригдж байна одоо нөгөө хиймэл оюун ухаантай холбоотойгоор нөгөө AI computing те дата центрүүд бол ингээд аслагдсан газар одоо Монгол улс байршиж сэргээгдэх юм хүчээр одоо бүрэн одоо ингээд одоо шийдлээ гаргасан ийм их боломжууд байна гэж хараад байгаа. Тэгэхээр бол ер нь бол одоо яамны хувьд бол бас ингээд
энэ зохицуултын орчин зарим юм дээр одоо зүгээр хувийн хвшлийн бид нар бол ингэж л харж байгаа. Зүгээр ингээд хууль хийн гэдэг ингээд хүлээгээд байхаа бас асуудал бол бас биш. Ер нь бол одоогийн байгаа эрчим хүчний тухай хууль бол тусгай зөвшөөрөл олгох, үн тарифыг батлах яг ингээд нөгөө хувийн хвшлийн орох тэр боломж нь бол байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол нэлээд тийм яамнаас бодлого төлөвлөлт зохицуулт одоо бас шаардлагатай байна гэж харж байгаа. Одоо Сүхбаатар захирал төрүүд дурдсан технологийн хувьд одоо нарны станц гэх мэтчлийн шин шийдлүүд өртөг буурж байна тий огцон буурж байна. Өмнө нь бол өртөг өндөр бүтээн байгуулалт хийхэд бас хөрөнгө оруулалт хийх шаарддаг байсан учраас бас үн тарифын хувьд одоо юу гэдгийг татаас тий шаардлагатай байсан гэсэн ийм зохицуултуудыг хийж явж байсан. Одоо яг ийм үнийн татаас ч гэдэг юм уу те улам эрчимжүүлэх энэ хэрэглээг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх тийм хэрэгцээ шаардлагыг аль талдаа байдаг бол компаниудын хувьд. За ер нь юм технологиархаас өмнө ер нь одоо хөрөнгө оруулах тэр дундаа хувийн хөрөнгө оруулалтанд одоо юу хэрэгтэй байгаа юм бэ гэдэг зэрэг эрчим хүчний салбарт бол бид ер нь эрчим хүчний хөгжлийн бодлого, эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөө гэдэг юм чинь бол 5 жил дор хаяж тэгээд 10-аас 15 жилийн цаашаа хөгжүүлэх прогнозтой нийт одоо улсынхаа эдийн засгийн хөгжилтэй холбогдож явдаг ийм зарчимтай юм. Гэхдээ бидэнд одоо хамгийн нэг тийм өндөрлөж хөрүүлж байгаа юм бол энэ одоо улс төрийн тогтворгүй байдал. Жишээлбэл одоо бид нар эрчим хүчний реформ энэ хороо одоо ажиллаа эхлээд маш одоо чухал зөв юм хийх юм байна. Бид одоо энийг бол ингээд алга ташаад хамтраад ингээд явсан. Ингээд хийсэн юм байна. Сая үн тарифын асуудлыг шийдлээ гэлээ. Дараа нь хууль эрх зүйн орчин, дараа нь эрчим хүчний одоо энэ үр ашигтай бүтцийн асуудал юм аа. Одоо энэ талаар юмнууд тодорхой хийгдсэнгүй ингээд хороо тарчлаа шүү дээ. Тэгэхээр чи энэ чинь бол одоо бидний нөгөө улс төрийн тогтворгүй байдлын нэг жишээ байхгүй юу? Ингээд дөнгөж нэг юм хийгээд нөгөө эрчим хүчийн одоо хөгжүүлэх юм чинь 5-аас 15 жилийн юм чи хийгээд ингээд явж итэл дуусгалгүй замаас нь одоо ингээд хороо тарчж байгаа нь бол одоо туйлын одоо харамсалтай зүйл болж байгаа байхгүй юу? За мөн дээр үед одоо эрчим хүчний хуулийг хэрэгжилж тийм байсан шүү дээ. Бид бүтцийн өөрчлөлтийгээд арилжааны хэлбэр шилжүүлнэ гэсэн тэрнийгээ бас хийж чадаагүй. Тэгэл өнөө хүртэл одоо ингээл явж байгаа ийм одоо хүндрэлтэй юмнууд эрчим хүчинд гараад байгаа. Жишээлбэл одоо бас манай эрчим хүчин дээр энэ хин энэ эрчим хүчний төрийн өмчийн үйлдвэрүүдийг эзэмших юм бэ гэдэг их тийм сонин байдалтай байсан шүү дээ. Дээр үед одоо төрийн өмчийн хороо гэж байгууллага удирднаа гэж ихэнх 60-70% нь эзэмсэн байхгүй. Тэгсэн 4-р станц дээр осол аваар болоо. Тэгсэн чинь дараах нь одоо эрчим хүчний яам руу ихэнхийн одоо хувь цагийг шилжүүлээд эрчим хүчний яам 70% нь эзэмшдэг болсон байхгүй. Жишээл саяхан за ингээд Эрчим Монгол гэдэг одоо төрийн өмчийг эзэмшдэг компани гарч ирээд ихэнхийн одоо Эрчим Монгол эзэмшнэ гэл ингээд явж байгаа. Тэгжээтэл одоо 3-р станц дээр осол боллоо тийм үү. Тэгтэл эргээд өнөөдөр чинь болоод эрчим хүчний яам ихэнхийн авах жишээтэй. Энэ бол ягаад гэвэл бид нар нөгөө реформ орчи энийг чи яг урт хугацаанд энэ эрчим хүчний энэ бүтцийн чинь тогтвортой байх юм хийх гэдэг зэрэг ийм юм хийлгүүл ингээл зогсчихж байгаа одоо надад жаахан тийм өндөрлөлтэй байгаа юм. За цаашдаа ер нь одоо бид энэ уламжилт эрчим хүчээ авч явах уу? Одоо бид энэ дэлхийн нийтийн жишг ногоон хөгжил гэж ярьж байгаа тийм ээ. Сэргээгдэх эрчим хүч энийгээ одоо авч явах уу гэдэг ийм одоо сонголт байгаа. Мэдээжийн хэрэг нэг хэсэгтээ бол юугаараа баян түүгээрээ юм хийдэг гэдэг юм биш үү те. Тэр шиг бид нар чинь бол одоо маш их нүүрсний нөөцтэй орно шүү дээ. Хүрэн нүүрснээс авахгүйлаад өндөр одоо калоритой коксдаг нүүрснээс авахгүй бүх төрлийн нүүрс Монголд маш их байгаа юм. Тэгэхээр нэг хэсэг одоо бид нүүрсэндээ явах байх. Тэр бол одоо зайлшгүй. Гэхдээ бид нар нүүрсээр ажилладаг станцыг барихтаа бас өндөр технологитой
байгаль орчинд сөрөг нөлөө багтаа ус баг хэрэгэлдэг ийм станц барих ёстой юм. Тэгэхээр ийм станц барина гэхдээ чинь нөгөө нар салхины эрчим хүчтэй харьцуулаад үзвэл хөрөнгө оруулалт маш өндөр. Тийм учраас өнөөдрийн түрүүчийн миний ярьсан энэ үн нутгийн хамдарсан гэж байгаа энэ нар салхиныхаа эрчим хүчийг дээр нь хангалттай нөөцлөлттэй байх юм бол энэ одоо бидний эрчим хүчний ирээдүй юм байна. За дээрэс нь хэлсэн одоо доош сайдын ярьж байгаа нэг одоо бидний эртнээс мөрөөдөж 10 гаруй жилийн өмнөөс мөрөөдсөн Монгол улс эрчим хүчийг экспортлагч орн болно гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр түрүүчийн ярьсан бидэнд одоо маш их тийм нар салхины эрчмийн нөөц байна. Энийг одоо бид нар үйлдвэрлэе. Дээр нь одоо хятадын хэрэглээ бол маш хурдтай нэмэгдэж байгаа. Энэ лүү одоо экспортлыг энэ бол бидэнд ирээдүйдээ нүүрс алт зэс одоо экспортлохоос илүү үр ашигтай бидний одоо байгаль орчинд хэрэгтэй бидэнд үр тус ашигтай ийм удаан хугацааны ийм одоо бидэнд хэрэгтэй хөрөнгө оруулалт болох юм. Тийм учраас энэ дээр харин бид нар тууштай одоо том одоо бид нар чинь нэг жижигхэн биш том юм бариад энийг хэрэгжүүлэхэд бид санал нэгтэй одоо энэ дээр ингээд санал зөрөөд байхгүй нэг одоо чиглэлтэй болоод энэнийхээ төлөө явал бид нар мөдхөн одоо үр дүнд өрөх боломж харагдаж байна гэж ойлгож байна. Их баярлалаа та бүхэнд хэсэг хугацаанд завсарлаад бас ярилцлага үргэлжлүүлье. Үзэгчдээ хөтөлбөрийн дараагийн хэсэгт бид сэргээгдэх эрчим хүчний экспортын боломжуудын талаар төвлөрч ярилцах болно. Дуудахгүй болзъя. Нүүрсэн дээр ярихад одоо жишээлбэл 5-7 далааны цахилгаан станц бас ингээд гацсан байдалтай байна тий. Ингээд яг ингээд хэрэгжих болоод ирэхээр төр хувийн хвшлийн түншлэл нь өөрөө яаж явагдахын, хөрөнгө оруулалтын гэрээнүүд нь яаж байгуулагдахын гэх мэтчлэн хэрэгжилт дээр бас нэг юм асуудлууд үүсээд байгаа харагдаад байгаа. Яг жишээлбэл та Aqua Power-ын хувьд бас нэмэлт мэдээлэхгүй тий. Яаж ямар зарчмаар Монголын компаниудад хөрөнгө оруулахын эсвэл шууд хувийн хвшилтэд байгуулах юм уу? Төр нь ямар оролцоотой байхын, сонгон шалгаруулалтаар байх юм уу гэх мэтчлэн энэ дээр бас нөхцлүүд нь юу байгаа юм бол? За. Aqua Power бол 10 гигаваттаас эхлэе гэж байгаа. Нэмээд нөө green hydrogen гэдэг байгаа ногоон ус төрөгчийн төсөл рүү хөрөнгө оруулалт хийгээд явъя гэд. Тэр нь бол нар салхинаас эрчим хүчээ аваад за нэг ингээд хин хэлбэр рүү оруулаад явна гэсэн үг шүү дээ. Монголын компанитай гүйцэтгэгч компанитайгаа шууд хамтрах уу аль зарчим нь болохоор энэ компани бол хөрөнгө оруулалтаа хийн. Тэгээд Монголын компаниудтай яг энэ салбарын одоо тоглогч нартай бол одоо гэрээ байгуулад явна. Тэгээд одоо нар гэдэг чинь бол ингээд түрүү маань Сүхбаатар хэлж штэ. Үнэхээр уламжлалтаас хямдхан болцсон байхгүй юу? Тэгээд дэлхийд даяараа айгүй хямдхан болцсон штэ. Тэ. Улам мөр л хямдхан болоод байгаа тэ. Тэгэхээр манад үнэхээр энэ нарны нөөц байдаг, салхины нөөц бол маш их байдаг. Нэгэд энэ чиглэлээр бол хөрөнгө оруулалт хийхдээ одоо засгийн газарт бид нар бол нөгөө гэрээ байгуулах юм бол байхгүй шүү дээ. Худалдаа авагч нь хятадын засгийн газар байхгүй. Эсвэл хятадын худалдаа авагч. Нэг засгийн газартаа ямар төвшөнд бидэртэй харьцах вэ гэдэг тэгэхээр дархмал байдлаар ингээд явхад бидний зөвшөөрөл байхгүй гэхдээ газрынх нь зөвшөөрлийг бол өгөх ёстой юм лээ л дээ. Энэ чинь газар ухаж байгаа биш үү дээ тийм. Бусдаар бол тэн нөгөө одоо оюут толгой хөрөнгө оруулалт хийх гэж байгаа шиг тийм хөрөнгө оруулалтын гэрээ энэ төр бол байхгүй. Цэвэр хувийн хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхээр хувийн компани хурж ирээд Монголын хувийн компанитай яриад хоорондоо консорциум үүсгээд тэгээд эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг салхиныхаа станцыг СС100 нарныхаа панелуудыг өгсөрнө. Тэгээ урагшаага бол нэг юм өндөр хүчтэйлийн шугам ингээд тавьж байгаа. Ийм л юм байна. За би энэ дээр нэг зүйлийг нэг тодгоо хэлмээр байгаа юм байна. Анх ингээд энэ экспортын асуудал ярьж байхад маш олон хүмүүс ингээд ойлгохгүй байсан юм л да. Зарим зүгээр шоолол энэ чинь бид нар өнөөдөр импортлж байгаа байгаад юу экспорт яриад байгаа юм бэ гэж. Гайхаад
Яаж байгаа тэгээд тэр мэдээлэл хийсэн чинь тэр өдөр дог тасарчдаг байхгүй. Тэгээд Монголын хогийг одоо энэ дорчонд аваад экспортлаа гэдэг. Тэгээд хоёр дахь манай бас нэг салбарын хүмүүс ингээд логик нь зөв л дээ. Эхлээд Монгол улсынхаа эрчим хүчнийхаа асуудлыг шийдчихэд илүү гарсныг нь экспортлох бицтэй. Ямар сони юм яриад байгаа юм бэ гэдэг ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө юм одоо яг инженер хүний сэтгүүр явдаг юм биш юм аа. Цэвэр санхүүгийн бизнесийн зарчим байхгүй. Өөрөөр хэлэх юм бол бизнесийн зарчим яаж яддаг вэ гэхээр зах зээлээ дагаж явдаг. Монголын өнөөдрийн зах зээл өндөө бол бага байхгүй. Жижигхэн. За манай нийт хүчин чадал бол 1.8 гигаватт тий. Үнэхээр хэрэглээ бол байгаа. Хагтаа зундаа ингээ унцдаг 5-600 мегаватт ингээ унцдаг, хэлбэлцдэг. Орж ирээд бизнес хийхлээр үнэн бага, тэгээ хэлбэлцдэг, тэгээ жижигхэн зах зээл рүү чинь орж ирэх юм жижигхэн хөрөнгө оруулалт орж ирэхээс том хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй байхгүй. Тэгээд том биш жижигхэн хөрөнгө оруулалт орж ирэх юм бол эн чинь өөрөө нэгжид ногдох зардал нь өндөр. Том хэмжээний хөрөнгө оруулалт хийж эн чинь хямдхан болдог. Энэ нь эдийн засгийн зүгээр маш энгийн ойлголттой. Тэгэхээр одоо бид нар тийм зах зээл байна уу гэхээр баггүй. Том хөрөнгө оруулагчдыг бид нар 10 тэрбум долларыг шингээж авч чадахгүй шүү дээ. 10 гигийг өнөөдөр 20 гигээ 100 гигээ чадахгүй байхгүй. Манай Сүхбаатаргаа яриад байгаа тэр 2 тераватт бүр боломж зах зээл хаана нэ гэхээр зах зээл Хятад байна. Үнэн. Хятадын одоо надад байгаа судалгаагаар цэвэр эрчим хүчнийх нь өнөөдрийн хэрэглээ 5 жилийн дотор 2 дахин өснө гэж байна. Яагаад вэ гэхээр дэлхийн ертөнцийн технологи маш хурдтай хөгжиж байгаа. Ялангуяа хэмэл оюун ухаан бол дэлхийн нийтийн хэрэглээ болж байгаа. Энэ дээр Хятад бол тэргүүлэгч гүрэн болно гэж зорилттой асар их хөрөнгө оруулалт хийж явж байгаа. Гэтэл тэр хэмэл оюун ухаан технологи чинь юугаар цэнэглэгддэм бэ гэхээр нүүрсний эрчим хүч шахахгүй. Цэвэр эрчим хүч, ногоо эрчим хүч. Технологийн компаниуд чинь бол нүүрсний цахилгаан станцыг цэнгэлэхгүй. Хятад нүүрс байгаа юу байгаа? Монголд байгаа юу байгаа? Гэхдээ цэвэр эрчим хүч нь Хятад байна уу гэхээр хязгаарлагдмал байхгүй. Монголд бол асар хэмжээний цэвэр эрчим хүчний их усэр байна шүү дээ. Тэгээ ийм болохоор бидэрт тийм орон зай гаргаж өгöd байгаа. Хэн гаргаж өгöd байгаа? Технологи байхгүй. Технологийн хөгжил юм ба. Энэ чинь зөвхөн Хятад бас биш ээ. Цааталт нь байгаа Солонгос байгаа. Цааталт нь байгаа зүүн талд байгаа Япон байгаа. Бисаа Японы засгийн газартаа очиж айлчлал хийгээд уулзаад ирсэн Исаан хааны айлчлалын дараа. Тэгэхэд манай одоо энэ Сүхбаатараа төмөн зах зээл бүгдээрээ бидэндээ 2010 онд Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараа эрчим хүч хаана байна? Бидэрт найдвартай хямдхан их усүр хэрэгтэй байна гэд харж ярьж чад Монгол юм байна гэд. Тэгээ санаачлага нь юу гэхээр Asian Super Grid буюу Азийн одоо супер энэ цахилгааны шугам гэдэг санаачлагыг Японы хувийн хвшил тухайн үеийн SoftBank гаргаад засгийн газраараа дэмжүүлээд танаа санаж байгаа тийм 10.8 гигаваттд орон говьд хийя гэдэг процесс явж исэн байхгүй. Тэгээд тэр санаачлага нь болохоор Монголоос Хятад руу, Хятадаас Солонгосоор дамжуулаад 70 дугаар кабель татаад Япон руу очино гэж. Яагаад вэ? Яагаад гэвэл энэ зах зээл байгаа. Өнөөдөр Хятадын зах зээлийн засгийн газраас санхүүжилттэй дэмжлэгтэй үнэ 5-6 цент баг. 1 киловатт. Солонгост 14-өөс 16, 18 цент баг. Харин Японд 24-өөс 26 цент баг. Үнэтэй газ. Гэтэл яагаад Монголыг сонирхоод байна гэхээр Монгол улсын энэ сэргээгдэх эрчим хүч нөөц нь асар их бидэрт маш том задгаа тал нутаг байна. Тэгээд энэ задгаа тал нутаг бид нар нүүдлийн соёлтой. Тэгээд тэнд чинь нөгөө юм нарны панел угсраад тавих, дээрээс нь салхины станц барих юм хоосон зай хангалттай байгаа байхгүй. Тэгээд энэний өвтгөн нь өөрөө маш хямдхан бидний тооцоогоор болохоор 2 центээс доош орж байгаа. Яагаад гэвэл бид нар яг энэ тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниг хажууд байгаа. Улсын хажууд. Тэр бол Хятад. Өнөөдөр Узбекистаны даана мэдээд 5 жилийн өмнө тоггүй цахилгаангүй тэгээ хот нь хөлдсөн, өвлийн өвдөнд компаниуд нь дампуурсан, нүүсэн, хөгшин настай хүмүүс нь өндөрт амьдардаг хүмүүс нь гэртээ алхаж орж чадахгүй гадаанаа үлдсэн шүү дээ. Мод түлээд маш хэцүү байсан. За тэгэл 30 жил барьсан тэр цахилгааныхаа үнийг тавьсан, хөрөнгө оруулалтыг өрсөн. Өнөөдөр тухайн үед Узбекистаны хэрэглээ ердөө 3.5 гига байсан. Өнөөдөр 20 гарцсан. Хөрөнгө оруулалт нь 25 тэрбум доллар ороод явж байна. Одоо яг Аква Power, Mazda дээр бол хийгээ явж байгаа. Тэдний өөрийнх нь өртөө 261 цент байхгүй.
1 кВт. Яагаад гэвэл Узбекистан руу очиход нөгөө Хятадаас тоног төхөөрөмж зөөж очиод угсаар суурлуулахад одоо үнэтэй дэд үтсийн зардал. Манай хажууд нь байгаа байхгүй. Ийм болохоор бид нар илүү хямдхан ийм эрчим хүч, цэвэр эрчим хүч байгаа болохоор бид нар энэ Зүүн Азийн бүс нутгууд руу тэр нэг Азийн одоо супер сүлжээ гэдээ байгаа бол мөрөөдөл шиг хүмүүс сонсогч нь үгүй. Энэ бол бодиттой юм аа. Энэ бодит боломжийг хэн авчирч байна гэхлээр дахин хэлээ технологи, хоёрдугаар улс төрийн орчин одоо Трамп гэдэг хүн гарч ирээд одоо бүх хөрөнгө оруулалтыг Америк руу гэдэг бодлого яваад байна шүү дээ. Нөгөө талдаа тариф тавиад байна шүү дээ. Энэ тарифын бодлого нь дэлхийн улс орнуудыг бүс нутгаар нь ингээд нэгтгэсэн байхгүй. Одоо Европод бүгдээр нэгтцсэн. Түүхэндээ байгаагаар Европод нэгтцсэн. Одоо ингээд Арабын орнууд руу ингээд явхад 200-300 жилийн түүхэнд арабууд эзэж ингэж нэгдэж үзээгөө. Одоо бол ингээд бүгдээрээ нэгдэж байна. Зах зээлдээ нийлүүлж байна, тэлж байна. Хоорондоо бизнес хийж байна. Тэгсэн чинь бас нэг сонирхолтой үр дүн юу болж байна гэхээр Азийн 3 том гэдэг Хятад, Япон, Солонгос 3 хоорондоо нэгдээд явж байгаа. Одоо зах зээлээ нэгтгэж байгаа. Ингээд нэгдээд явж байгаа Монгол улсад ямар боломж өгч байна вэ гэхээр ийшээгээ бид нар цэвэр тэгээд доктортой хямдхан их хэмжээний их усврыг экспортлох тэр боломж нь одоо ингээд улс төрийн хувьд бол гарч ирж байгаа. Энэ яриа хэлцтэй маш амжилттай явж байгаа гэдэг бас хэлмээр байна. Үүн дээр яг Монгол компаниуд маань одоо потенциал хэр байна? Яг хэдийн хэмжээний компани зах зээлийн нийт үнийн дүн ч гэдэг юм уу те бас олон улсын хамтрагч нар гээд сүүлийн жилүүдэд бол маш их хүчрэг болсон шүү дээ. Сэргээгдэх хэрэгжмийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд. Та энэ дээр бас зах зээлийн гол тоо баримтыг хуваалцахгүй юу? Тий, ер нь бол өнөөдөр Монгол улсын эрчим хүчний одоо сэргээгдэх эрчим хүчний одоо их үүсвэр нь одоо нийт суурилсан чадлын 20 орчим хувь мөн одоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 9 орчим хувийг одоо үйлдвэрлэж байгаа. Тэгээд сая Доржхан сайдын одоо хэлсэн дээр бас хэлэхэд ер нь бол одоо дэлхийн нийтийн энэ сэргээгдэх эрчим хүчний чиг хандлага энийг ингээд харахаар одоо дэлхийн улс орнууд ингээд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ингээд амлалтууд аваад байна шүү дээ. Одоо бүгд найрамдахад бол 2060 он гэхэд одоо carbon neutral болно. Австрали одоо net zero 2050 он ч гэх юм уу. Тэгэхээр юу болж байгаа нөхөр одоо тэр хөгжингүү орнуудад гэдэг юм уу яг энэ одоо сэргээгдэх хүчний төсөлч гэдэг юм уу ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх асар үнэтэй. Дээр нь одоо газар нутаг байхгүй эсвэл газар нутаг нь одоо талбай одоо нөхөн төлбөр гэдэг юм уу их үнэтэй болох жишээ нь. Тэгэхээр та бүхэн санаж байгаа бол нөгөө өмнөх одоо уур амьсгалын өөрчлөлтийн одоо цэвэр хөгжлийн механизм гэж байсан. Carbon credit гэдэг CDM гэдэг механизм байла. За тэр одоо CDM гэдэг нөгөө цэвэр хөгжлийн механизмын одоо хүлэмжийн хийн бууралт emission reduction гэж яддаг кредитийн одоо хугацаанд дууссан боловч одоо нөгөө сайн дурын voluntary emission reduction market гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр зах зээл бол одоо маш идэвхжсэн байна. Ялангуяа нөгөө Европын те ETS гэдэг нөгөө emission trading system гэдэг тэр карбоны зах зээл нэлээд идэвхжсэн байна. Тэгэхээр юу болж байгаа вэ гэхээр ерөөсөө тэр одоо тэр зөвхөн одоо Монголд одоо хэрэгжиж байгаа төслүүдийн сэргээгдэх эрчим хүчний одоо томоохон төсөл байлаа гэхэд тэр нь одоо зөвхөн хятадын зах зээлээс хамаарах биш. Одоо яг Доржхан сайдын хэлдгээр хятадын урд хэсэгт байгаа одоо эрчим хүчийг үйлдвэрлээд тэр одоо хэрэгтэй газар руу нийлүүлэхэд эндээс нь одоо тэр яг тийм үеийн swap маягийн тэгээд дандаа нөгөө карбон кредитээр санхүүжихтэй ингээд зөвхөн ингээд нөгөө хоёр улсын асуудал бүрштэй дэлхийн одоо санхүүгийн зах зээлийн бүр механизм болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол цаашдаа бол улам ихсэх ялангуяа энэ карбон кредитийн зах зээл дээр бол зөвхөн сэргээгдэх эрчим хүчний үр ашигтай эрчим хүчний хэмнэлттэй орон сууцч байдаг юм уу хөдөө аж ахуйн маш олон төслүүдийг хэрэгжүүлж болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлээр бол маш их бас санхүүжилт татах болцоотой. Тэгэхээр энэ чиглэлээр бол бас ингээд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам мөн одоо дараа жил одоо нөгөө цөлжилтөд тэмцэхтэй COP17 гэдэг ингээд юун дээр ч гэсэн бас манай бизнесийн зөвлөл ингээд засгийн газартай хамтраад ажиллаад явж байгаа. Тэгэхээр бол боломжууд бас нэлээд байгаа юм байна л гэж харж байна. Их баярлалаа. Clean Energy компани тухайд ойрын 5 жилийн одоо технологийн шинжилэл, шин төслүүдтэй төвлөрөх одоо хувийн хвшил талдаа гол бодлогод юу байгаа вэ? Зорилгоодоосаа бас хуваалцахгүй юу те? За Clean Energy компани ярихаас өмнө бас нэг зүйлийг би нэмээд хэлчих болох уу?
За энэ дээр одоо өнөөдрийн Монголын эрчим хүчний хангамжийн байдыг аваад үзвэл одоо өмнөний хэсэгт байгаа оюутлогоо бусад том шинээр баригдах уурхайнууд бол хятадын талаас эрчим хүчийг импортлж авч байна. За бид өөрсдөө Оросын холбооны улсаас холбоотой. Тэгэхээр өнөөдөр бид нар аль ч талаас цахилгааны импортоор авах боломжийг бий болгох одоо шаардлага маш өндөр байгаамаа. Тийм учраас одоо оюутлогын хувьд бид нар back to back гэж байгаа. Хувьсгалыг тогтмолыг хувьсгалдаг ийм одоо дэд хувиргагчдын станцыг бид одоо ойрын үед л барих ёстой. Тэгжээж одоо бид нар чинь эрчим хүч чинь одоо нэг тийм ганц мартаа яваад байна шүү дээ. Тэгвэл одоо энийг ингээд барьчих юм бол бид нар арай найдвартай аль талаас найдвартай эрчим хүч авах ийм боломж бий болох юм байгаа юм шүү. Энэ бол технологи нь аль хэдийн гарсан. Энийг бол одоо шин сайттай захийг бол энэ хөрөнгө оруулж байгаа энэ цаашдаа мөнгө олж явах нөхцөлд энийг барих гэдэг бол бидний бас ойрын үед хийх нэг тийм чухал зорилт байх ёстой. За дээрэс нь Clean Energy компани ер нь цаашдаа яах юм бэ? Тэгэхээр бид бол өнөөдөр 50 мегаваттын цахилгаан станцыг 12 жил ажиллуулж байна. За бидний нэг сайхан мэдээ бол одоо зээлээ ер нь ирэх 2 жил төлж дуусна. Энэ бол одоо бид энэ сэргийгдэх эрчим хүчинд анхны хэрэгжүүлсэн бас амжилттай хэрэгжүүлсэн төсөлд тосгож байгаа шүү дээ. За дээрээс нь түрүүчийн төмөн цагтын ярьсан тэр одоо карбон кредит гэдэг юмыг бид нар одоо биеэр хэрэгжүүлсэн улсууд шүү дээ. Тэгээд сүүлийн үед бол одоо тэр voluntary market гэдэг шүү дээ. Энэ чинь бол бидэнд илүү боломж олгож байгаа. Бид нар одоо хамгийн сүүлд өнгөрсөн жил Volkswagen Partners гэдэг компаниар дамжуулаад 1 тонн карбоныг $5.7 доллараар зарсан шүү дээ. Энэ чинь бидний одоо хамгийн том ингээд одоо өнгөрсөн жил бид одоо сая $800,000 одоо анхны одоо их хэмжээний олдог болсон. Тэгэхээр энэ чинь цаашаа бодиттой шүү гэдгийг л одоо би жишээн дээр хэлж байгаа. За бид цаашдаа Төв аймгийн сэргэлийн сумд ерөнхийдөө Newcom бол 13,000 талбай эзэмшдэг. За энэ дээр бид нар цаашдаа юуны өмнө нэг 45-аас 60 мегаваттын станцыг даруйхан барих боломжтой. Яагаад гэвэл одоо байгаа бидний өндөр хүчлийн шугам дэд станц бол тодорхой өргөтгөл хийхгүйгээр тэн дээр их хөрөнгө оруулахгүйгээр энэ ийм хэмжээний станцыг барих боломжтой байгаа. За дээрэс нь сүүлийн үед одоо эрчим хүчний яамнаас тавьж байгаа шаардлага бол батарей хөрөнгөлөлттэй байх ёстой гэж байгаа. Энийг 4 цагийн хугацаанд өөрийнхөө хүчин чадлыг хөрөнгөлүүлэх тийм хэмжээний батарей хөрөнгөлөлттэй барихтал бид нарыг 7-8 центийн хооронд барихаар байгаа. Хэрв батарей хөрөнгөлөөргүй барих бол бид нэг 6-аас 7 цент. Тэгэхээр өнөөдрийн одоо баригдж байгаа нүүрсний станцуудаас ямар ч байсан одоо хямдхан эрчим хүчийг хямдхан ногоон эрчим хүчийг нийлүүлэх боломж байгаа. Энийг бид ойрын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. За их баярлалаа та бүгдэд энэ хүрээд нэвтрүүлгээ өндөрлүүлье. Эрчим хүч ялангуяа сэргийгдэх эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт болоод бусад чиглэлээр одоо манлайлалыг үзүүлж төрөө бившлэн хамтарч бас дуу хоолойгоо илэрхийлж цаг гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За. Үзэгчтэй анализ засаглал ба зах зээл хөтөлбөрийн энэ удаагийн дугаар танд хүрлээ. Дараагийн дугаараар уулзцгаая. Бодлого тодорхойлогч зах зээлийн түлхүүр тоглогчдын дунд эрүүл өрсөлдөөн, хөгжил, бүтээмж, инновац боожих боломж. Сорилт дагуулсан галгарсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, бодит санаачлан, үйлдэл гаргалгаад хамтран хилэлцэх холбоос. Анализ шоу засаглалт нээлттэй зах зээлд шударга зарчмыг нэхнэ.